За энэ өглөөний эртэж хүнээр Монгол Сорабан сургалтын төвийн захирал Баяр сайхан мөн энэ сургалтын төвийн суралцагч Гуян Номинжин нарыг нэрлж байна. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. Тэгэхээр өмнө бас Монгол Сорабан төвийн анх санаачлан үүсгэн байгуулсан Төмөр Батургай манай шинэ өглөө хөтөлбөрөөр оролцоод тэгээ ерөн Сорабан гэж юу юм те тэгээд энэ Сорабан гэдэг энэ сургалтын төвийн хадлаар мэдээлэл өгчээсэн. За тэгвэл өнөөдөр энэ сургалтын төвийн захирал хөрөлцөн ирсэн байна. Тэгээд хөөхөн бяцхан суралцагч нартайгаа хамт хөрөлцөн ирсэн байгаа. Хүүхдүүд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Танд ч өглөөний мэнд. За баярлалаа. За тэгэхээр ер нь бол Сорабан төв гэж бол ер нь монголчууд маань мэднэ. Дуулсан тодорхой хэмжээний ойлголттой болсон байгаа тийм. Тэгээ ер нь хизээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол хүүхдүүд ер нь хэр зэрэг амжилттай суралцж байна. Япон хүүхдүүдтэй харьцуулахад их амархан юмыг ойлгож хүлээж авдаг бах тийм. За манайх чи эхлээд 2008 оноос анх Ямато Ясуо гэдэг Япон багштай Япон хэлний сургуулиудаар үн төлбөргүй сургалт явуулж ирсэн байгаа. Энэ хугацаанд тэгээ багшаа Японд бэлдээд яг энэ Сорабангийн уламжлалт сонгодог аргаар багшаа бэлдэж ирүүлсэн. Манай багш бол тэгээд Японы яг энэ Сорабангийн төвшин тогтоох шалгалтанд өндөр оноо авч за тэгээд Сорабангийн яг багшлах эрхээ авсан юм өндөр ур чадвартай багш ирсэн л дээ. Ингээд манайх чи 11 оноос үйл ажиллагаагаа явуулаад одоо 3 жил болж байгаа байхгүй. Тэгээд зэрэг яг мэдээж Монгол хүүхдүүдийн сурах чадвар бол бусад орны хүүхдүүдтэй ялгаагүй л дээ. Ер нь мэдээж адилхан л байна. Гэхдээ нэг юм хурдан сурдаг гэд монгол хүмүүсийг нэг хэлдэг шүү дээ тийм ээ. Тэр бол бас ер нь харагддгийн шүү харьцангуй бас ер нь юм бас нэг хурдан сурах тийм ээ тогтоох чадвар бас арай өндөртэй байх энэ төр. Тэгэхээр зэрэг манайх нь уламжлалт Сорабангийн арга гэж яагаад бусдаас ялгарч ингэж оруулж ирсэн бэ гэхэл зэрэг энэ одоо олон зууны турш тийм ээ тэр тухайн ард юм одоо сампинг аваад 500 жил болсон байгаа шүү дээ японочууд чинь. Тэгэхээр зэрэг 500 жилийн турш тэр Японы ард түмэн чинь тэр Сорабангаа хөгжүүлээд боловсруулад тийм ээ алдаа мадгийн засаж залруулад одоо энэ хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд энэс илүү одоо баг төгс төлөвлөр юм байхгүй гэдэг тулталд хөгжүүлсэн зүйл байгаа байхгүй одоо сонгодог юм гэдэг чинь мэдээж ойлгомжтой бидэнд тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр арга нь болохоор зэрэг хүүхдийн оюун ухааныг үнэхээр задлж хөгжүүлж өгдөг маш олон талаар нь цогцоор нь хөгжүүлж чаддаг тал одоо энэ аргын онцлог байж байгаа юм л да. Хүүхд бол одоо жишээлбэл анхаарал дээд зэрэгээр төвлөрдөг болно. Ой тогтоолт маш сайжирна, маш хурдтай сэтгэдэг болно. Тэгээд тооцоолыг маш хурдан хийдэг болно гэд дээр ингээ хүмүүжлийн давхар. Тэгэхээр зэрэг тал талын юм нэг дороос л ирсэн цогцоор нь одоо авдгаараа энэ сонгодог арга бол үнэхээр хосгүй байгаа байхгүй юу. Тий. За бусад аргууд одоо жишээлбэл ингээл математиктай холбогдсон ч гэдэг юм янз янзын жишээлбэл Азийн зүүн өмнөд Азийнхан бол янз янзын юмтай ингээд Сорабан холбоод байдаг байхгүй. За энд бол үндсэндээ бол японочууд бол тийм их таатай ханддаггүй бас. Ер нь нөгөө яг юм чин цэвэр ариунараа байжуд илүү мундаг. Жишээлбэл манай уртын дууг ямар нэг юмтай холбоод байвал бас нэг тийм үнэхээр сонгодог тэр утгаа алдчихна шүү дээ тийм ээ. Уртын дууг бол одоо жишээлбэл одоо хөгжим мэддэг хөгжмийн боловсралтай нот мэддэг хүн бол одоо ямар ч хүн сонсоод энэ бол сонгодог юм байна гэдгийг нь шууд сонсоод ойлгож байхгүй. Бид бүхэн бол нөгөө сонгодог урлаа нөгөө хөгжмийн боловсрал жоохон дундуур болохоор зэрэг нөгөө сонгодог тэр уртын дуугаа болохоор ойлгож сонсч чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг сонгодог юм гэдэг чинь ерөөсөл үнэхээр л ямар ч юмтай холцолдуулахын аргагүй цулаараа байж ивэл шижир алтчгэл зүйл байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг хүүхдийн оюуныг бүх талаар нь задлж одоо хүүхдийг хөгжүүлдэг хамгийн гол арга байж байгаа. Манад одоо энэ чиглэлээр сургалт явуулдаг нэлээд хэдэн газар байгаа гэж дуулцсан. Монгол Сорабан төв тэдгээр сургалтын төвүүдээс юугаараа бас ялгарч байна. Одоо яг бусад сургалтын газарч нь яг сая хил дээр ингээд янз янзын юмтай холбож байна тийм ээ. Яг цэвэр дан Сорабан. Ерөнхийдөө яг үндсэндээ Сорабаны одоо тэр баруун зүүн тарих хөгжүүлдэг тэр аргыг одоо илүү сурталчлаа. Тэгээд дээр нь болохоор зэрэг нөгөө математик аргатайгаа холбосон аргуудыг оруулж ирж байгаа юм л да. Тэгэхээр чин зэрэг эхлээд ингээ харахад бол математик аргатай болсон бол шууд одоо ингээл заангууд шууд тэр аргын суралт дороо бодох жишээ нэ. Юмыг хурдан сурангууд тэр бол дасгал болохгүй шүү дээ. Үндсэндээ бол одоо энэ Сорабан гэдэг юм чи юу болсон гэхлээр зэрэг оюун ухааны спорт нэг талаар тийм ээ нөгөө талаар оюуныг хөгжүүлэх дасгалыг хийж гэнэ гэж ойлгох хэрэгтэй байна. Дасгал хүнд байвал хүнд яаж нөлөөлөх вэ? Тэр бол ерөөсөн шууд ойлгомжтой зүйл шүү дээ тийм ээ. Дасгал хүндэл байвал хүний нөгөө булчин шүрмэс яаж хөгжих вэ? Тэрний нэгэн адил дасгал жоохон хүндвтер мөртлөнгөө хүний оюуныг л илүү задлж одоо яг нөгөө хүний уураг тарих гэдэг чинь булчин шүрмсийн адил хөгждөг зүйл байж байгаа байхгүй юу. Ер нь Сорабангаар хичээлснээр одоо бид бүхэн одоо баруун гараараа бичдэг учраас зүүн тархин илүү хөгжсөн байдаг тий. Зарим газар болохоор баруун тархийг хөгжүүлэх хичээл заадаг гэдэг юм л да. Энэ ямар ч үгтэй юм л.
За яг хөө зүгээр баруун тархийг хөгжүүлэх хичээлгээд тусад нь одоо ингээл үлгэр энэ төр яриад ингэж ордог хичээл заадаг газар байж гэн тийм үү. Гэхдээ энэ Соробангийн одоо тэр сонгодог арга гэдэг чинь өөрөө ерөөсөн 5 6 янзын аргачлалын бодлоготой. Бодлого тус бүрдээ үүрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр бодлого тус бүрдээ яг бол хүний нөгөө зүүн тархийн хөгжүүлэлт, баруун тархийн хөгжүүлэлт, анхаарлын төвлөрөл нь бодлого өөрөө онцлогтой байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ямар ч тийм үлгэр домог ярих бол шаардлага байхгүй энэ дээр бол тийм учраас нөгөө японочууд бол нөгөө элдв юмтай хольж утгасан Соробанг бол нэг их таашаадгүй тэнтэй байгаа. Нэгдүгürt бол японочууд ч одоо яг Соробангаар хичээлж ирсэн өөрсдөө хичээлж их эцэг дээр нь одоо гол төлөв сэхэтнүүд бол ерөөс яг энэ уламжлалт сонгодог Соробангийн аргаар хичээлж байгаа газар хүүхдүүдэд ихэвчлэн авчиж өгдөг шүү дээ. Ерөөс Японд бол тэгэхээр зэрэг манайх бол одоо ялгарх олон талын ялгаа байж байгаа шүү дээ. Уул нь бол Монгол Соробан сургалтын төвүүд бол нэгдүгürt бол яг Японтой бэлтгэгдсэн багштай байж байна. Яг Япон стандартаар Монголд бол Соробанг зааж байгаа. Юусэн ганц газар тийм ээ. Тэгэхээр зэрэг Японоос одоо тэр эрхийг заах эрхийг аваад Японоос төвшин тогтоох шалгалтыг өндөр оноог аваад тийм багш одоо энийг хөтлж удирдах явуулна гэдэг бол мэдээж хэрэг мэрэгжлийн хүмүүс байж байгаа байхгүй тийм мэрэгжлийн төвшөнд мэрэгжлийн зааж штэ. Бусад газрууд бол ихэвчлэн яг сонирхчийн төвшөнд сурцсан. Тэгээ зааж байгаа юм бол ерөнхийдөө сонирхчийн хэмжээнд л байж байгаа. Одоо жишээлбэл манайд ч ингээл 3 жил өөр газар ингээл хичээлцэн хүүхдгээл саяхан одоо ах トゥ 2 орж ирэхдээ бол одоо манай 5 настай жоохон хүүхдийг л анзан бодоход гүцэхгүй л байж хана ерөөсөн бодож чадахгүй л байгаа байхгүй гүцэхгүй тийм ээ. Тэгэхээр чин зэрэг асар их ялгаа биелдээ мэрэгжлийн төвшөнд тавина гэдэг бол. Гүйн миний дөө энэ Монгол Соробан төвд хизээнээс эхэлж хичээлж эхэлсэн хэдэн жил хичээлж байна? Одоо ер нь хичээллээд 3 жил болсон. Одоо хэдэн настай вэ? 11-т 3 жил болж байгаа юм байна те. Номин ч би 1 жил хичээлсэн. 1 жил хичээлсэн. Одоо хэдэн настай вэ? 9 настай. Тэгэхээр Монгол Соробан сургалтын төвд ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүд суралцж байна? Манайх ширсэн 5-аас 16 насны хооронд. Тийм. Тэгээ бас том оюутнууд энэ төр бас орын бас оюун ухааны хөгжлөн гэж бас хүсэл тавиад идэг л да. Тийм. Тэгээ манайх ширсэн 10-ын дотор тоогоо хараад таньдаг тийм ээ. Тэгэл нэг чадан ядан бичтгэл авах юм бол тэгэл ерөөс нь аваад явчихна. 40 хоногийн дотор бол 5 настай хүүхдийг бол 3 оронтой тоо бодуулаад орон шилжүүлж, дэвшүүлж сургаад тэгээ анзан хөөрхөн хийдэг болгоод дуусч байгаа ерөнхийдөө анхан шат нь бол. За Монгол Соробан төвөөс дотоод гадаадад олон уралдаан тэмцээний зохион байгуулдаг гэж сонссон те. Жишээлбэл одоо танай төвийн хүүхдүүд энэ одоо уралдаан тэмцээнүүдэд нэлээд амжилттай оролцдог байх. За тэгээд энэ 7 сард Японд бас нэгэн тэмцээнд оролцно гэж сонссон юм байна. Ямар тэмцээнд оролцох вэ? Хэдэн хүүхд явах вэ? Яг манайх зохион байгуулахгүй л дээ. Тийм олон улсын тэмцээнийг бол шууд нөгөө Японууд л зохиосон шүү дээ тий. Тэгэхээр зэрэг анх удаа манайх одоо олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа юм. Энэ жил энэ 7 сарын 30-нд тий анх удаа. Тэгэхээр зэрэг энд одоо энэ олон улсын анзан буюу цээж бодлогын тэмцээн. Энэ тэмцээнд одоо яг манай хүүхдүүдийг одоо ороочойгоо урилга өгöd оруулна гэдэг бол одоо манай хүүхдүүд нэлээд бас чадварлаг байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байгааг нэг шинж тий. Хэдэн хүүхд явах вэ? 28 хүүхд явна. Манай бас энэ номинжин гүрийн хоёр бас явах юм байгаа юм тий. Ямар төрлүүдээр бас өрсөлдөх вэ? Ерөөсөл дандаа цээж бодлого. Тийм маш богинохон хугацаанд тэгэл олон оронтой хурдан хугацаанд бодгол асар хүнд шүү дээ тий. Мэдээж Соробан гэдэг бол Япон бол яг их үлгийн нутган шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр оронд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол хамгийн том асуудал байхгүй юу тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо Монголын Соробангийн холбооны тэргүүн Төмөр Баатрыг бас олон улсын Соробангийн холбооны дид тэргүүнээр бас сонгосон байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг одоо Монголын манай хүүхдүүдийг одоо бодолтыг хараад их л тоож байгааг илэрхийлж штэ тийм ээ. Бас дид тэргүүн болно гэдэг чинь тийм хэр баргийн хүнийг бол бас тэгж сонгохгүй штэ тийм. Тэгэхээр шин зэрэг нэгдүгürt бас Төмөр Баатар гэдэг хүний өөрийнх нь бас нэр хүнд явж гэн тийм ээ. Дээр нь бас манай одоо яг жинхэнэ сонгодог Соробангийн тэр аргыг энд яг Япон стандартаар нь хэрэгжүүлж чадчих байгаагийн бас нэг илрэл гэж хэлж болно л доо. Соробан гэдгийг сампин гэж монголоор хэлж болно тийм ээ. Ер нь сампин л Японоор Соробан гэдэг байгаа шүү дээ тийм. Тий, ер нь яг сампин бол одоо хятад үг яг монголчлогдол байж байгаа шүү дээ тийм ээ. Одоо монгол хятад нь ялгархгүй болцсон байж байгаа. Тэгэхээр сампин гэхэлэр бид нар яг л энэгээрэл ойлгож байгаа юм. Түүнээс уул нь бол эртээр үед бол монголчууд чинь ер нь манайх чинь бол 13 дугаар зууны үеэс бүр японочдоос хамаагүй өмнө 800 гаруй жилийн өмнөөс сампинг оруулж ирсэн, хэрэгжилж ирсэн арт хүн байж байгаа.
Тийм уул нь Япончуудаас өмнө уул нь тийм. Мэдээж дараагийн үе гэхэлэр шин зэрэг одоо Хувлын хааны одоо Хувлаас сэцэн тийм ээ. Энэ хүний одоо удирдан байгуулсан одоо их юан ус гэд байж штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг юан усын үед бол мэдээж хэрэг энэ сампингийн хэрэглээ бол бүр хамгийн өндөр шатанд хүрсэн байх нь ойлгомжтой штэ. Энэ чинь бол тэр чинь одон орон судлалын баг одооны хор бол баг хүрээлэнгийн дайны тийм том юм ажиллажлаа тий. Тэр олон худалдаа 8 одоо Европ Азийг дамнсан тийм 8 хийжлээ гэхэл зэрэг тэнд бол мэдээж сампингийн хэрэглээ. Тэрэн дунд нь бол яг нөгөө хятадд байсан юм чинь мэдээж манай монголчууд бол тэнд суралцахгүй хаан арга байхгүй. Хаан монгол хүн тийм ээ. Тэгэхээр тэр үед бол бүр оргил үедээ хурж исэн үе мөн л доо. Тэгэд монголчууд бол мохлог гэж бас нэг яриад байгаа мөхлөг гэд ийм хоёр үгээр нэрлэж исэн. Тэгэхээр зэрэг мөхлөгийн илүү оновчтой болоо гэж бас үзээд идэв. Яг л мөхлөг гэдэг нь болохоор зэрэг яг монголчууд тэр нэг үүр тарианы толгой тийм ээ жижигхэн бөөрөнхий зүйлийг тэгж нэрлдэг байсан юм байна лээ. Тэгэхээр зэрэг нөгөө эрхий чинь жижигхэн бөөрөнхийгээр нь бас тэгж нэрлсэн байх талтай байж монголчууд мөхлөг гэж нэрлдэг байсан юм байна. Тий, тэгж нэрлдэг байсан байгаа юм тий. Тэгэхээр зэрэг одоо энэ улмал нарийн бас сонирхож судалж үзэх хэрэгтэй л дээ тийм ээ. Сарабан ер нь Японоос үүсэлтэй. За тэгээд тэр ч утгаараа Японд өндөр хөгжсөн байдаг. За тэгээд Японоос одоо хил даваад Монгол за тэгээ бусад улс оронд бас дэлгэрч байна л да. Өөр ямар улс орнууд Сарабаныг одоо төлхөө одоо хүүхд залуучууд нь сайн хичээх амжилттай. Энэ Сарабаны одоо ач тусыг бол үнэхээр одоо 21-р зуунд бүр их илүү сонирхож мэдчих шиггүй нэ тий. Одоо бол бүр энэ чинь Европ дамнаад одоо баг үзэж судалж эхэлж байна ш. Одоо туркууд маш их сонирхож байна. Ер нь Англи, Америк хүртэл байдаг. Гэтэ яг өргөн дэлгэр хэмжээгээр тархаагүй ч гэсэн тийм ээ. Одооноос бол ер нь энэ яг хэрэгцээтэй зүйл. Яадаг бол одоо орчин үед чинь мэдээж хэрэг техник технологи өндөр хөгжсөн, гар утас, тооны машин, компьютер гэл хүн ерөөсөн аль болохоор бодох сэтгэх одоо бодож баг уншиж ном уншиж чадхаа болж шít сонсож яваал тий. За жоохон сэтгэхгүй ажилласан баг жүжиг үзэж чадхаа болчихлоо шүү дээ тий. Юм нь ил тэгэл тайлгадал нүдэнд нэр нь илт тайлгдчихвол тэрнийг үзчихдэг. Ном уншил тэр нь илт зангилан тайлгдчихвол уншдаг. Жохон битүүхэн далд хүн ухаантай ч юм уу те жоохон сэтггүй ажиллах юм байх юм бол зайлсхийгээд авч шинэ болж штэ. Тэгэхээр зэрэг энэ бол их харамсалтай л да. Ялангуяа одоо хойш ирээдүй гэдэг тийм ээ. Тэгэхээр чинь зэрэг хүн бол бодож сэтгэж бэж л хүн чанараа алдахгүй штэ. Тэгэхээр зэрэг яг энэ Сарабан гэдэг бол оюун ухааныг хөгжүүлэх дасгал байгаа байхгүй. Одоо бол бид нар бол хоол ундны хэрэглээгээ зохицуулаад бас зөв хооллолт те бас дасгал хөдөлгөөн гэдээ ярьдаг очтой бие бэлтгэлийн талаас тийм ээ. Тэгэхээр зэрэг оюун ухааныг бол хоцрогдуулж болохгүй. Хамгийн гол юм чинь хүн хүнээрээ байх юм чинь мэдээж оюун ухаанаа хөгжилтэй байлгах, сэтгэдэг боддог байх л асуудал шүү дээ. Хэрвээ бараг сэтгэж бодохой байх юм бол цаашдаа бараг ярьж чадахгүй дээр тулж болох юм шүү дээ. Мэдээж Сарабан бол оюун ухааныг маш сайн хөгжүүлнэ те. Тэгээд яг одоо энгийн амьдрал дээр өдөр тутамд за Сарабангаар хичээллээд оюун тархиа сайн хөгжүүллээ. Яг өдөр тутам бидний амьдралд яаж анзаарэгддэг вэ? Сарабан уу? Ер нь анзаарт нь одоо хүүхэд бол ерөөсөн Сарабангаар хичээлдэггүй байсан хүүхэд, хичээлдэг байсан хүүхэд хоёрын ялгаа ч юм уу те. Дөнгөж орж ирээд ерөөсөн баг 7 хоногийн өмнө орж ирсэн хүүхэд 7 хоногийн дараа орж ирж байгаа хүүхэд хоёрын ялгаа асар их штэ. Ерөнхийдөө бол тий Сарабан чинь ерөөсөн өдрөөр хүүхдээ оюуныг хөгжүүлдэг. Гэтэ мэдээж тэсвэр төвчээр шаардна. Сарабаны нэг онцлог нь бол хүүхдэд асар их төвчээр суулгадаг байхгүй. Энэ чинь төвчээртэй болно тий. Энэ чинь ерөөс яг л спорт юм чинь те. Спортод яг хүн яаж төвчээр заажж амжилтанд хүрдэггүй яг тэрний нэгэн адилж байна. Тэгэл ихлүүлсэн юмныхаа ард гардаг болдог энэ сайн чанаруудыг. Дээр нь хүн өөрийнхөө одоо зорьсон юмд бүр зоригтлоо тийм тэрнийг хийж гүйцэтгэлээ зорж тэмүүлдэг тийм ээ шийдвэр гаргадаг хэмжээний тийм зоригтой тийм болно гэдэг бол их чухал та хамгийн гол. За гүйн Сарабангаар 3 жил хичээлж байгаа юм байна те. 3 жил хичээлэхээс өмнө миний дүү ямар байсан одоо 3 жил хичээлсний дараа за бас 3 жил гэдэг чинь бас баггүй хугацаа те. Өнөөдөр чамд үр дүн нь яаж мэдрэгдэж байна? Үеийн хүүхдүүдээсээ яаж ялгарч байна? Ер нь бол анх хичээлэхээс өмнө бол тэгэл нэг хичээл хийх хөрн дургуй жоохон төвчээргүй. Тэгэл бас тэгээд ангидаа 2-т ордог байсан. Одоо бол нэгт орж байгаа. Нэгт орж байна уу? Тий. Сурлагаараа юу? Тий. Миний дүү тоондоо хэрвээ математик хичээлтэй. Тоондоо сайн. Сайн уу? Өөр ямар даваа талууд ажиглагдаж байна? Олон зүйлийг их амархан цээжилдэг, тогтоодог болсон уу? Тийм цээжилж тогтооно, ойлгоно. Номинжингийн хувьд? Миний хувьд бол Сарабана хичээлснээрээ ангийнханаасаа тэргүүлж манлай сурагч гэсэн өргөмжлөл авсан. Оо за мундаг. Нэг нь манлай сурагч, нэг нь ангийнхаа тэргүүн сурагч хоёр мундаг хөвгтэй шүү дээ, тий. За тэгээд
Баяр сайхан багшаа энэ өглөө бид зүгээр нэг ярилцахгүй бас хүүхдүүдээр тоо бодуулж үзүүлээ те. Үнэхээр хүүхдүүд маань ямар чадвартай байна гэдгийг яаж тоо бодож байгаа, дүнг нь одоо хэрхэн зөв гаргаж байгааг үзэгчид маань хараад за үнэхээр мундаг юм байна гэдгийг нь ойлгох бах. Тэгээд бид энэ өглөө бас ямар тоо бодуулах вүлээ? За одоо хүүхдүүдэд ерөнхийдөө цээжээр үржих хуваахыг үйлдэл хийх шүү дээ. Би тэгээд энэ дээр бичээд тий одоо үйлчлэгээ хүүхдүүд маань хариуг нь хэлээ. Шууд нэг тоо бичээд харуулад энээр хариулаад дараагийнх нь бичээд ингээ харуулад явчих. Би бичингүүд Гүн Номинжин хоёр маань хоёулаа зэрэг хариулна гэсэн үг. Тий, зэрэг хариулна гэсэн үг. Тий. За тэгвэл би бичээ. Жохон мохоо очичлаа. За. За 33,570. За зүг байна. Тийм байна, зөв байна. За ингээ адилгачих. За адилгаа. Доотлол нь бичсэн ч бас болно доо тий. За тэгээ. За эхлээд камертаа харуулчих тий. За хүүхдүүд хараарай. 7191. За зөв байна. 7191. За багш нь бол бас хариуг нь цаасан дээр барьцсан сууж байгаа бас камерт харуулж болно тийм ээ. Аа. За одоо. За камертаа харуулъя. За хүүхдүүдэд харуулъя. 101,698. За зөв байна. За. За самбар дээр юм бичээг утсан биш үү? За харуулъя. Харчлаа тий. За хүүхдүүдэд харуулъя. 417,748. Жаахан зүрлээ доо. Жаахан зүрлээ. 698 байлаа тий. За дараагийнх. Тайван бод битээ сандар. Нэг хурд дэлгээ сандраад хэрэггүй шүү дээ. Тайван. Сандраад ах шүү тий. За ийм тоо байгаа. За хүүхдүүдэд харуулъя. 4,621,642. Үу мундаг. Ийм олон оронтой тоог хооронд нь үржүүлээд тэгээд хариуг нь ерөөсөө бараг 1-2 секундын дотор хэлчихэж штэ тий. Ёстой мундаг юм. Тэр чинь ийм дасгал нөгөө тогтмол хийдэг болохоор тий баян хийдэг. Сорабангаар хичээлэн гэдэг бол тэр юм нь жоохон сандралтай жоохон сандралтай тий. Нэвтрүүлэгт анх удаа орж байгаа болохоор аргагүй. Гэхдээ миний дүүнээр сандрах хэрэггүй маш мундаг юм байна. Үнэхээр мундаг юм байна. Би бас Төмөр Батгойн одоо Японд явж байгаа нэвтрүүлгийг үзсэн л дээ. Тэгээд Японы хүүхдүүд Сорабангаар хичээлж байгаа нэвтрүүлэг гарсан. Тэгээд Японы хүүхдүүд бол бас л яг ингээд бичээд өнгөө тэр дор нь хариуг нь хэлдэм билээ. Тэгээ хүүхдүүдийг анзаарч байгаад намаа ингээд бичгээд бодохдоо гараа ингээд байгаа байхгүй яг нөгөө нэг Сорабан дээр ингээд ураг төсөөлшөө бүр ингээд ингэж заавал бодож ийн гараа хөдлөхгүйгээр тэгтээ бодно үстэй. Хөдлөхгүйгээр ер нь удаан жил хичээлчүүл хөдлөхгүйгээр бодно л да шууд хараад хэлдэг болно. Одоо эднээс том одоо манай нөгөө том бүр мундаг боддог хүүхдүүд чи одоо ийм нэвтрүүлэгт орохоос цаарлаад байдаг аахгүй ичээд орохгүй гэд. Тэд нар чинь одоо бүр мундаг бодож шүү мэдээж том тийм одоо яг 3 жил хичээлж байгаа л да манай одоо дипломат. Гэтэ нөгөө том арай том хүүхдүүд чинь бол бүр мундаг л бодож байгаа. Манай гуйн бол бас 3 жил тасралтгүй яв сая бол жил завсралчаад ирж байгаа байхгүй юу. Хичээл нь бас ихтэй хичээлдээ явж чадахгүй болчиход 1 жил завсралчаад бараг 2 жил хичээлчил байж гин гэсэн. Тэгээ нөгөө том хүүхдүүд чинь болохоор зэрэг хичээд яах ингээд ингээ орж өгөхгүй. Тэгээд идэг. Тэгэл энэ жоохнууд нь л орж байгаа шүү дээ тэрс. Гүн Номинжин хоёроос асуугаад үеийн одоо ангийнхан хүүхдүүд нь те Сорабангаар хичээлдэг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэдгээр хүүхдүүд одоо хідэн оронтой тоог хідэн оронтой тоонд нь одоо үржүүлж хувааж чадчихээн. Та нараас ялгаатай нь арай цөөн оронтой тоог л бодож чаддаг бах те цээжээр. Тийм. Бүр зарим нь бараг л одоо хуруугаараа л бодоод байгаа шүү. Аа. За энэ өглөөний эртэж хүн зочны ярилцлагын цаг үргэлжилж байна. Тэгэхээр энэ өглөө бид Монгол Сорабан төвийн захирал Баяр сайхан мөн энэ төвийн суралцагч Гуйн Номинжин
Төвшин Баяр нарыг энэ өглөөний эртэж хүнээр нэрлсэн байгаа. За Бяцхан Төвшин Баяр бол 5 настай тийм ээ. Миний дүү хизээнээс хичээлж эхэллээ Монгол Сарабан төвд. Хизээнээс хичээллээ. Хэр удаж байна? Зунаас. Өнгөрсөн зунаас гэр. Өнгөрсөн зунаас гэдэг чинь жил бол тийм 4 настайгаас хичээлсэн. 4 настайгаас ёстой жоохноос хичээлсэн. Зарим хүүхд чинь 4 настай гэхэд сууж сураагүй ямар нэг юм төвлөрч сураагүй байдаг л да. Зарим хүүхдүүд бол харьцангуй төвлөрөө сурчихсан байдаг. Жилийн өмнөх Төвшин Баяр, за жилийн дараах Төвшин Баяр хоёрын ялгаа. Одоо бол мэдээж сууж сурахын үед л мундаг суун штэ чинь том хүүхдүүдэд зэрэгцээл суучихна. Одоо номын жинтэй чи баг нэг ангид явчих жаам чинь тий. Дээр нь нөгөөд нэг сэтгэлгээ бол гачин хурдтай. Одоо ийм жоохноос орсон өгч хурд гэж бол өстой бүр одоо ингээл яг бодох чинь ингээл гарын хөдөлгөөн тий сэтгэлгээ маш хүнд одоо том хүүхдүүд заахад ингээл дүрмтэй хуваах энэ чинь нэлээд хүнд штэ бүр. Тэгэхэд мань хүнд ингээл зүр дорн заангуутал Төвшин Баяр болоос шууд л ойлгоно штэ. Хачин хурдан ойлгоно ямиг тусгаж аавна. Сарабангаар хамгийн одоо багадаа хэдэн насны хүүхд хичээлж болдог вэ? Яг Японд бол ерөнхийдөө 4 настай хүүхдүүд хичээлдэг. Гэхдээ Монголд бол яг жоохон хэцүү байдаг л да. Уулсаа уламжил жоохон байхгүй болоод зэрэг ээж аав нь туслах энэ төр юмс тий. Тэгээд бас төлөвшин манай хүүхдүүд чинь бас хит ирэх шүү дээ тий. Гэхдээ Төвшин Баяр хоёр бол давсан ээж нь маш сайн тусалдаг. Үүндээ бол одоо их эцэг их зөв одоо хамтарч өгвөл маш сайн болдог. Эцэг ихэн л их анхааралтай байж дэмжиж өгөх хэрэгтэй юм байна тий. За Төвшин Баяраа 5 настай хөөрхөн жоохон болохоор бас эхлэггүйтэй байна. За тэгээд тоо бодвол тий. 75 дээр нэмэх нь 48, нэмэх нь 12, нэмэх нь 96, нэмэх нь 31. 262. Зүг байна. 52 дээр нэмэх нь 64, нэмэх нь 87, нэмэх нь 31, нэмэх нь 98. 332. Зүг байна. 18 дээр нэмэх нь 75, нэмэх нь 26, нэмэх нь 49, нэмэх нь 34. 22. 202 гэж байна. 10. Зөв. За 16 дээр нэмэх нь 84, нэмэх нь 73, нэмэх нь 52, нэмэх нь 98. 323. Зүг байна. За өстой мундаг юм а 5 настай хүүхдтэй ийм олон тоог нэмээд тэгээд одоо бид хоёр бас яг сандрах байх гээд 3 оронтой тоо дуудахгүй 3 оронтой тоогч бодно шүү дээ. Маш сайн бодно. За миний дүү Мики битээ оролдоорой. Тэгээ сая бодохдоо бас хуруугаа ингэ хөдөлгöd байна тий. Эндээ ингэ хөдөлгöd байгаа. Яста мундаг 5 настай хүүхд нэгхэн жил хичээсэн гэхэд ийм мундаг болд юм шүү дээ. Тэгээд их олон жил хичээллүүл бүр ямар болох вэ тий. Дээтэл нь одоо Монголд хичнээн жил хичээсэн хүүхдүүдийн хамгийн олон жил хичээсэн. За манайх ч ерөөсөн байгууллагад 3 жил болж байгаа юм чинь тий 11 оноос байгууллагадаа л тий. Тэгэхээр зэрэг ерөөсөл 3 жил дээтэл нь байгаа. Одоогийн байдлаар. Тий одоогийн байдлаар. Цаашдаа бол тэгээд улам олон жил хичээсэн хүүхдүүд гарч ирэх нь шүү дээ. За тэгээд гуийн номжи хоёроор хоёлаа бас дахиад тоодуулъя те. Одоо бол хуваах үйлдэлийг хийлгэнэ. За би бичье. За ийм тоога. За хүүхдүүдээр 713. За зөв 713 зөв. За ийм тоога. За хүүхдүүдэд харуулъя. 548. За зөв байна. За ийм тоога. За хүүхдүүдэд харуулъя. 96. За зөв байна. За сүүлийн тоо. 178. За ёстой мундаг. Үнэхээр мундаг юм аа. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдийн сарабан гэдэг энэ одоо энэ оюун тарих хөгжүүлдэг энэ зүйлээр хичээлүүлэх нь зүйтэй юм байна. Тэгэд хичээлдээ сайн болоод сайжрахаас гадна олон одоо даваа талуудын хүүхдэд олгоно те сууж сурна төлөвшин аливаа зүйлийг эхлүүлсэн бол ард нь гардаг болно бүх хичээлдээ сайжирна те тогтоолт гээд бүх зүйл сайжрах нь шүү дээ. Тэгээ амьдралд нь ч гэсэн эргээд одоо ийм бага наснаас ийм зүйлээр хичээлсэн хүүхдүүд бол
маш тууштай амжилтанд хүрдэг юм одоо амжилтанд хүрэх нь гарцааг болох нь шүү дээ. Тэгээ яг зүгээр манайхан болохоор Сорабанк зүгээр тоо бодуулахын гол болгож ирээд идэг байхгүй юу. За тоо бодоход тэрсэтэргүй эдгээр чинь тоо бодож байгаа юм чинь тэр бол зүгээр энгийн зүйл шүү дээ тийм ээ. За хамгийн гол юм нь бол хүнд тэр чадварууд тэр анхаарал төвлөрдөг байх тэр хурдан сэтгэдэг байх, ой тогтоол сайжирсан байх, тэгээд төлөвшөж сурсан байх гэдэг юм уу тийм. Энэ олон талын чадвар хөгжин гэдэг бол нийгэмд яг бие хүн болоод цаашаа өөрөө одоо ингээд явхад бол хамгийн хэрэгцээтэй чадрууд байж байгаа юм л да. Ийм чадруудыг бол хүн ийм дасгал хийхгүйгээр бий болгоно гэж хэзээ ч байхгүй. Энэ чинь ерөөсөн баг тэр жоохон өгдөлтөө нэг нүгэ ярихад баг дутуу байж байгаа тэр юм чинь нөхөж өгөөд тэр өгдлийг чинь илүү давуу болгоод хөгжүүлчихэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чин зэрэг нөгөө ээж манай одоо ээж аанар бол маш их баярлдаг байхгүй юу. Одоо тэр чинь хүүхдэнд баг нүдэн дээр танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа юм чинь тийм. Тэгэхээр чин зэрэг тэр чинь баярлахаас өөрч арга байхгүй болж байгаа. Тэгэхээр зэрэг ийм чадвартай болж байгаагаар л үнэхээр энэ давуу байдаг. Тэгэхээр тууштай явснаар ийм болно. Одоо манайхан ингээд анхан шатны хичээл гэдээ ярьж байгаа анхан шатанд суугаад анхан шат чинь бол нэлээд хэцүү шүү дээ. Нөгөө яг нөгөө даваагаад авах гэж одоо тэсвэр төвчээрээ олж авах хамгийн гол хүнд хэцүү сорилын үе байхгүй юу? Анхан шат нь хэр удаа үргэлжилдэг? Анхан шат бол яг 24 хоног. Тэгэхээр зэрэг энэ хугацаанд бол шантраа шүү дээ. Хүүхд бас шантран бас хэцүү гэдэг ингээд тэр хэцүүг чинь цаашаа давж ээж одоо жинхэнэ нөгөө амтанд орнод тэ тэгжэж илүү гоё нөгөө чаддгүй юм чаддаг болоо тэрэндээ орж иж тэгээд тэр хүүхд чинь илүү нөгөө хурдан сэтгэх мэтх юм руу орж ирсэн. Тэгвэл шууд л анхан шатанд оронгуудаа л хэдхэн хоног 24 хоног дотор хурдан сэтгэл гэлзаад ирнэ гэж байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг тэрнийг бол давж яг сургах хэрэгтэй л дээ. За Монгол Сорабан төвд ер нь одоогийн байдлаар хэдэн анги байна? Хичнээн хүүхд хичээлж байна. За манайх яг хүүхд бол нэлээ 3 салбартай. Одоо спортын төв урдны яг зүүн талд байгаа, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд байгаа. За торгоны зам худалдааны төвгөө зүүн дөрвөн замд байгаа ийм 3 газар ерөнхийдөө сургалтаа явуулдаг. Тэгээ яг хүүхдүүд бол бас нэлээд би одоо бол яг эд одоо хичээллэх үеийн зуны эсэлт авж байгаа. Тийм. За манай Төвшин баяр сахилгагуутаад ингээд тоо бодцсон. Нэг дээр нэмэх нь 2 тэнцүү 3 гэдэг. Хариуг нь гаргацсан 5 настай хүүхд байгаа шүү дээ. Ер нь бага насны хүүхдүүд бол зураг зурж сахилгагуутаж тоглодог бол манай Төвшин баяр тоо бодож тоглолт юм байна. 10,000 тонн дотор чөлөөтэй бодож бичсэн шүү дээ манай Төвшин баяр ч ерөөсөн тий. Тэгээ одоо бол дүрмтэй хүнд үржих байхыг бодож байгаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эцэг эхчүүд за энэ Монгол Сорабан төв гэдэгт чинь одоо хүүхдээс сургая байз гэд сонирхоод одоо яг одоо бодоо сууж байгаа хэл та. Тэгэхээр ер нь Сорабангаар суралцах хүсэлтэй хүүхдүүд за тэдгээрийн аав ээж нарт нь та захиж хэлэх, хандаж хэлэх зүйл юу вэ? Ер нь аав ээж нар бол нэгэнт одоо зорж ирээд Сорабангаар хичээлвэл тууштай явах хэрэгтэй. Дор хаяхад дунд шатыг дуустал тийм ээ. Тэгэхээр тэрнээс цаашаа бол өөрөөсөө сонголтоо хийгээд за явах уу үгүй юу гэдэг шийдэх хэрэгтэй. Зөвхөн анхан шатанд орчоод дундаас нь гарах бол их учир дутагдaltaй тийм. Дунд шат нь бас хэр удаа үргэлжлэх вэ? Дунд шат манай ч ерөөсөн шат ингээд 24 хоногор явчихдаг юм. Үндсэн шат бол 4 шаттай байхгүй юу? Тэгээ 4 шат явна. 4 шатад дуусаад цаашаага одоо өргөжлүүлж явнаг бол одоо нэмэлт хөтөлбөрт хамрагдаад явчихж байгаа юм л да. Тэгэхээр аль болох хүүхдээ багаас нь хичээллүүлээ. Тэгээд олон жил хичээллүүлэх тусмал хамгийн үр дүн сайтай шүү. Хамгийн үр дүн сайтай. Одоо тэр саяын олгосон чадрууд ч яг төрөлхийн юм шиг л өөрт нь яг тийм болж байгаа. Хүүхдүүд өөрсдөө ингээд сураад эхлэхээр сүүрдээ бүр одоо Сорабангийн одоо сургалтын төвд очие сургуульдаа явъя хичээлдээ сурыг гэд бүр өөрсдөө их дуртай болчихдог байх тийм. Дуртай болчихно тий. Одоо эдгээр ч ер нь жоохон чөлөө мөлөө аваад хичээл мичээл ямар нэгэн юмнаас болоод чөлөө авахаар зэрэгэл эргэж холбогдоод одоо бушуухан хичээлдээ очих юмс өөх манай хүүхдүүд чинь тим юм бодож штэ тэгцэн байж нөгөөдөл нэрээс ингээд 7 хоногор ахиа авчдаг байхгүй. Одоо сэтгэлийн өвшөлт нэмэгдэн явчихна. Тэгэхээр чин зэрэгэл нөгөө хүүхдүүд чинь одоо би одоо хоцорчлаа гэдгээс маш одоо санаа зовж байгаа шүү дээ. Бушуухан хичээлх юмсан гэд. Тэгээд мэрэгжлийн газар бол хандах хэрэгтэй. Хамгийн гол нь одоо бол жишээлбэл Эрдэнэ тэтгэгт чинь л одоо бас салбар байдаг л гэж байгаа. Ерөөсөн анхан шат заачаал тэгэл цаашаа одоо бүх юм дууссан одоо болоод тар гэл тараадаг гэд. Энэ тэндээс маш гомдол ирдэг л та манад үндсэндээ. Тэр зэрэг их эцэг өөрсдөө ийм юм дээр анхааралтай одоо айланд нь хүүхдээ явуулвал те аль сургалтад нь явуулвал одоо яг зүгрөө гэдгийг одоо өөрсдөө бол яг судалж иж хүүхдээ явуулах хэрэгтэй. Түүнээс л одоо ингээл нэг сампл гэсэн юм тавьчих ороод бол бас хэцүү шүү дээ тий. Тэгээ одоо түрүүний нөгөө 3 жил яваад юу ч байхгүй хүүхд гэдэг шиг тий. Тэр чинь мэдээж мөнгө төгрөг хамгийн гол нь цаг хугацаа гэдэг асар их юмор хогсож байгаа байхгүй юу. Тэгээд дээр нь хүүхдээ оюун ухаан. За Монгол Сорабан төв ер нь одоогийн байдлаар хэдэн салбарт үйл ажиллагаа явуулж байна? 3 салбартай. Тий. Одоо нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байргад компьютерланд яг баруун талд. Спортын төвийн ордны яг зүүн талд нэг. Тэгээд зүүн дөрвөн замд торгоны зам худалдааны төвийн яг зүүн талд 115 дугаар байранд гэдэг 3 газар яг үйл ажиллагаа явуулж байгаа.
95 97 34 гэсэн дугаар руу залгаад бол холбогдож болно. За баярлалаа. За манай Төвшин баяр тоогоо ботсоор л ямар мундаг юм бэ? 5 дээр нэмэх нь 9, 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 гээл. За хүрэлцэн ирсэнд баярлалаа Төвшин баяраа. За. Номинжин гуйн нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Амжилт төсөө хүмүүстээ. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Урьж авчирсан бас баярлалаа та бүхэнд.